Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. Өдрийн мэндийг хүргэе эрхэм хүндэт сонсогчдоо UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань 2024 оны 7 дугаар сарын 8-ны шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн сэдэв маань болвол манай багийнх танилцуулнаа. Би чамайг амар гоё танилцуулах чинь над руу толгомддог биш. За өнөөдрийн манай Монгол бахархал нэвтрүүлгийн маань ээлжид дугаараар их сонирхолтой сэдэв байгаад байгаа. За бид нэр бол урд нь харанг хамтлаг, соёл эрдэнэ хамтлаг, хурд хамтлагын талаар ярьж танилцуулсан. За ингээд өнөөдөр бол яалтчгүй нэг цаг үеийн нөхцөл байдлыг тааруулаад бид нэр хүү хамтлагын талаар ярихгүй бол ёстой ч нэг алдс болчих гээд байна. Яг гэвэл энэ 7 дугаар сарын 10 буюу нөгөөдөр орой хүү хамтлаг маань монголчуудад анх удаага бүрэн хэмжээний тоглолтыг хийх гэж байгаа учраас энэ бас цаг үе олсон сэдэв байх болов гэж бодож энэ сэдвийг авч орж ирлээ дээ. Тэглэв ах уу. За тэгээд хүү хамтлагийнхаа талаар бас товчхон мэдээллүүдийг үүсгэн байгуулагдсан гэх мэтлэнгээр тийм ээ мэдээллүүдийг хүргээд явнаа. За хүү хамтлаг бол мэдээж англи нэр нь бол Тэхүү. За 2016 онд Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Даштондог гой одоо үүсгэн байгуулсан. За Монгол үндэсний хөгжмийг рок дууралттай хослуулсан Монгол рок буюу хүннүү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонд ийм хамтлаг юм аа. За тэгээд хамтлагийн нэрний тухайд гэх юм бол хүннүү үгийн судалбарт эр эм хүйс харгалзахгүй оюун ухаанд хүмүүний их үг буюу хүү гэсэн байдаг юм байна. За үүнээс улбаалan энэхүү нэрийг бол өгсөн байдаг юм байна. За тэгээд хүү хамтлаг нь бол Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимб, төмөр хуур, хөөмий, хархираа зэргийг рок урсгалтай хослуулсан дэлхийн Монгол онцлог бүхий хүннүү рок гэх урсгалыг бол бий болгоод дэлхийг байлдан дагуулж байгаа ийм хамтлаг юм аа. За тийм шүү. Энэ би бол бас эндээс бол нөгөө гаюу жижигэн Даштондгийг бол продюсер энэ хамтлагийн продюсер хүнийг бол бас онцолж өгмөр байгаа юм. За энэ хүн бол юуг нь сонсоход бол хүү хамтлагын талаар ярьсан ярилцлага байгаа юм л да. За энэ дээр бол ярьсан байгаа. За та бол ингээд энэ хүү хамтлагийг гаргаж ирэхэд бол 7-8-9 жилийн турш судалгаа хийсэн гэсэн. За энэ талаараа та ярьж өгөөч. Энэ үний юм уу гэдэг ингээд сэтгүүлч асуусан байгаа юм. Тэгээд Даштондгоо бол ингэсэн байгаа юм да. Тийм ээ. Би бол 8-9 жил судалсан. Ер нь бол нэг нэг юм хамтлаг гаргая барья гэдэг ингээд продюсерлий гэдэг ингээд бодоод яваад байсан. За яг нарийнда бол тэр 8-9 жил гэдэг бол их хугацаа байсан. Яг сэдвээ олж чадаагүй, ямар жанраа сонгож чадаагүй ингээд яваад байсан. Өөрөө бол нийтийн зохиолын дуу муугаар ингээд яваад байсан хүн шүү дээ. Яг ийм рок чиглэлийн хүн бол дуулаад байдгүй Даштондгүй ч юм бол ийм байгаад байсан. Тэгээд аав нь бол нас бараад Тэнгэрийн орон руу явсан байгаа даа. Тэгээд минь юм чинь бол Ховд аймгийн ямар сум блэ? Чандман сумын дуугуулсан байсан баха аав нь. За ингээд бол аав нь тэнгэр дэвшчээд хэсэг бол минь ч юм бол сэтгэл санаагаар жоохон өмсөйгээд аавыг алдсан чи яаж сайхан байх вэ? За тэгээд юу яасан байгаа юм л да. Нэг үе бол тэрний дараа аавынхаа нутаг руу явсан байгаа юм. За ингээд уйлээд ингээд ягаад ч юм ингээд сэтгэлийн тэр тайтгарлыг авах гээд явсан юм шиг байгаа юм л да. Аавыг сансан хүн чинь. Тэгээд тэр нутгийнхаа тэр нэг уулан дээр гараад ингээд нутаг усаа ингээд хараад байжсэн чинь нэг бодол толгойд орж ирсэн байгаа юм л да. Гэхдээ энэ манай нутаг чинь ер нь энэ хөөмий хархираагаар алдартай газар шүү дээ. Би ч ер нь тэр сэдв хайгаад байсан. Миний хайгаад байсан сэдв чи энэ юм биш үсттэй. Миний тэр хамтлаг гэдэг чинь яг энэ ардын язгуур урлагаа метал роктой хослуулчвал ер нь болчих юм биш үстэй гэдэг ийм бодол бол харван орж ирсэн гэж байна. За би бол энийг магадгүй тухайн үед бол нэг альва юм гэдэг чинь өөрөө учир жанцантай байдаг гэдэг шүү дээ. Магадгүй тэр аав нь тэнгэрээс тэр хүүгийнхээ эрэл хайгуулыг
мэдээд тэнгэрээс өгчээсэн тэр аавынх нь одоо тэр дохио зангаа одоо юу гэдгийг хоёлоо ч нэг 6 дахь өдрийнхөө зүүн сөв ингээл нэг ярив да. За тэрнтэй нь холбоотой байсан байж болжгүй юм да. Нутгийн тэнгэр ивэсэн байж магадгүй юм аа. Ингээд одоо тэр Дашдандуган одоо тэр эрэл хайгуулын одоо эцсийн шийдлийг тэр үед л одоо өгсөн юм шиг байна тэнгэрээс. За ингээд одоо шийдлээ олоод энэ хүн болвол зүгээр ер нь энэ ардын язгуур урлаг энэ ардын чиний төрөний ярьдаг тэр цуур муур морин хуурмуур эдрийгээ нийлүүлээд орчин үеийн металл роктой нийлүүлээд нэг юм болцоор юм шиг санагдсан юм да. Ингэж анх тэр хүү хамтлагийн ерөнхий тэр тоглолт одоо дуулах одоо үндсэн жанр нь бол гарч ирсэн юм байлээ л дээ. Их сонирхолтой байгааз. За, сонирхолтой. За би энэ хамтлагийн гишүүд цомог уран бүтээлийн талаар товчхон танилцуулгаагүй. Тэрний дараа та энэ Дашдандуган одоо юм ярилцлага байгаа шүү дээ, тэрийг бас дэлгэрүүлээд хүргээрэй. За, хамтлагийн гишүүдийн тухай гэх юм бол үндсэн 4 гишүүнтэй байдаг. За, гал бадрах, за галаа буюу одоо хамтлагийн ахлагч дуучин морин хуурч одоо ийм үүргийг гүйцэтгэдэг хамтлагтаа. За инх сайхан гэж байгаа инхүүшгээд за дуучин бас морин хуурч за нямд жандсан буюу одоо жая гэж байгаа. За лимб болон одоо цуур хөгжимчин за темка буюу одоо тэмүүлэн хамтлагийн одоо хөгжмийн найруулагч тогшуур хөгжимчин гэсэн ийм одоо үндсэн 4 бүрэлдэхүүнтэйгээр бол хамтлаг үүсгэн байгуулагдсан. За хамтлагийн анхны дуу болох одоо юу вэ те дуу бол YouTube суваг дээр 2018 оны 9 сард цацагдсан бөгөөд за 49 сая хандлт авсан. 49 сая хандлт. Тийм билээ. За би яг 20 оны 6 сарын байлаа шин. За яг одооны өнөөдрийн одоогоос 10 минутын өмнөх байдлаар шүү дээ. Өнөөдрийн байдлаар 123 сая хандлт авцсан байна. 88,021 комент бичигдсэн байлээ. 123 мянган хандлт. 123 сая хандлт. Тийм, тэр чинь нэлээд нэмэгдсэн байна. За тэгээд нөгөө энэний дараа бас алдарсан Wolf Totem буюу одоо чонон сүлд гэдэг дуу нь болохоор 31 сая хандлт аваад 14,716 комент авцсан. Ингээ 2 дугаар удаалаад явж байгаа юм лээ л дээ. Ийм юм байгаад байна. За та үргэлжлүүлэх үү? Би үргэлжлүүлэх юм. За би үргэлжлүүлье. Тэгээ яг хуу Дашдандуган бол ингээд одоо за ингээд залуучуудаа 4 залуугаа сонгоод наано цаануу болоод одоо ингээд одоо Монголын уламжилт одоо хөгжим за дээрээс нь уламжилт хувцлалт ингээд энэ бүгдийг гаргаж ирээд тоглолт хийсэн. За энэ үед бол харин дэлхийн нийтээр нэг зүйл болж байсан. За энэ үед бол харин яг нөгөө Game of Thrones буюу хаан ширээний тоглоом гэж монгол хэлэнд очуулаад байгаа юм л да. Ер нь бол яг Game of Thrones гэж чинь монгол хэл дээр яг махчилж очивол хаан дитмийн төлөөх тоглоом гэдэг нэртэй юм л да. Тэгээ GOT гэд нэрлээд байдаг. За энэ кино бол 2011 оноос болоод 2019 он хүртэл ерөөсө бүтэн 6 сизон яваад үндсэндээ 8 жил дэлхийг байлдан дагуулсан ийм кино сериал байсан. За нэг одоо луу муу нисээд ингээд яваад байдаг. Ингээд үндсэндээ бол дэлхийн нийтээрээ ер нь тэр GOT буюу одоо хаан ширээний тоглоом гэдэг тэр одоо сериал 67 анги 7 сизны 7 цувралын 67 анги кинонд дөрөс дэлхийн нийтээр нэвт орсон байсан байхгүй юу. За энэ үед бол яг дэлхийд даяар бол ерөнхийдөө Холливуудад бол цуврал киноны 90 үе эхэлжсэн үйл дээ. Walking Dead амьд бүхтлүүд Game of Thrones гэсэн энэ хоёр кино бол цойлж гарч ирээд за тэгээд цаашаа бол Game of Thrones ингээд ахлаад яваад гисэн. Яг ингээд 19 онд манай хуу хамтлагийг гарч ирж явах үед одоо эхний тоглолтоо хийж явах үед бол Game of Thrones-ийн сүүлийн сизон буюу одоо 7 дугаар бүлгийнх нь 67 дугаар ангиуд нь 60-аас 67 дугаар анги нь яваад дууссан. Тэгээд яг тэр кинон дээр гарч байгаа тэр хувцлалт одоо тэр чинь олон бүлгүүд үүдэх тэр кинон дээр чинь ингээд ямар юмны арслангийн бүлгийнхэн овгийнхэн ямар юмны овгийнхэн гэдэг тэгээд нэг юм том одоо засан ханыг хамгаалдаг хэрээний овгийнхэн гэж байдаг гоо одоо хамгаалагчд. Ер нь манай энэ гейм хүү хамтлагийн хувцлалтын ерөнхий жанр бол яг тэр хэрээгийнхний одоо овгийн хувцлалтаа туйлын төстэй харагддаг байхгүй юу. За тэгээ ингээ гараад ирсэн учраас яг тэр кино дуусаад нэг жоохон хийцгүүрсэн яг араас нь манай Монголын хүү хамтлаг өстө тас гэл араас нь яг одоо ижил ерөнхийдөө жанр хувцлалттай тэгээ илүү кул гэх юм да одоо илүү зөвүүн хувцлалттай гой ингээ хөгжмийн зэвсэгтэй гараад ирсэн учраас ингээл баг нөгөө нэг ингээд манарж исэн үе дээр нь цохилт болоод гараад ирсэн учраас ингээд их гоё одоо өстө нэг алтан момент нь таарсан гэж би бол хэлэндээ энэ дээр бол тэгж гарч ирсэн шүү. За тэгээд үргэлжлүүлээд одоо Дашдандуган яагаад одоо хүнөр рок стил гэж нэрлэх болсон талаараа бас тайлбар ярилцлага өгсөн байна л да тийм ээ.
Монгол рок ч юм уу те Чингис рок гэж яагаад нэрлж болоогүй юм бэ? Яагаад заавал хүн рок гэсэн юм бэ гэд одоо сэтгүүлч бол асуусан байгаа. За тэгээд энэхүү юунд бол за яагаад гэвэл одоо товшуур хөгжим хүннүү гүрний үед бол үүсчихсэн. Тий. За товшуур хөгжмөөс хойш хэдэн зууны дараач юм одоо симчок буюу ном гарч ирснээр хуур хөгжим бий болсон байдаг. За хуур хөгжмийнхөө явцад морин толгой, морин дил сүүлээр нь чавтас хийх зэргээр баяжиж их Монгол улсын үед Чингис хаан одоо хуур хөгжмийг Монгол төрийн гол хөгжим хэмээн зарласан байдаг. За тэгэхээр товшуур хөгжим одоо хуурын их эцэг юм аа. Товшуур хөгжим бол те өгд эзэн юм аа. За тиймээс л хүннүү рок гэж нэрлэхээр шийдсэн гэсэн юм одоо хүннүү рок урсгалыг ингэж нэрлсэн байдаг юм байна шүү. За тэгээд хүннүүгийн үеийн одоо хоёр жавхтаас товшуур хөгжмийн одоо гол хөг нь кварт квинт хөг байсан гэж бодож байна. За кварт квинт хөг чинь одоо дэлхийд одоо тоглоод байгаа рок хөгжмийн гол хоёр хөгөн шүү дээ. Хөнгөн шүү дээ. Тэр бас гитарын доод хоёр өнгөн дээр дуурд юм лээ. Дүн гэж ингэж дуурж явдаг юм байлээ шүү. Тийм. Тэгээ яг би одоо залгуулъя л да. Яг юу юм бэлээ л дээ. Ер нь манай энэ рок стил бол өөрөө бас ингээд цаг үеийн нь бол их гоё таарад ороод ирсэн. За дээрэс нь манай үндэсний одоо тэр 2000 жилийн өмнөх хүннүүчүүдийн ер нь монголчуудын тэр бөө мөргөл энэ нэг уламжилт хөгжмийн зэвсгийн одоо дугарж байгаа өнгө аяс бол ерөнхийдөө одооны рокт яг таардаг байхгүй. Би нэг аль нэвтрүүлэг дээр л чамд хэлжсэн. Бөөгийнхний нэг бөө мөргөлийг хийж байгааг нь рок хөгжим дээр ингээд тавиад би нэг ингээд сонсон чи яг таачсан баг. Бүжиглэлтэн ингээд дүс гээл ингээд бөмбөрөө зохиол, хингэргээ зохиол тий. Яг гоё орж ирдэг юм билээ. Тэгээ тэр маань бол бид нар бол ер нь айлаас ирэхээр авдраа уудал гэж дэлхийн нийтийн шин цаг чиг хандлага бол ер нь бид нар дээр айл хэдэн мянган жилийн өмнөөс яваад байсан юм уу та гэж бодогддог. За дээрэс нь бол манай энэ дөрвөн залуу маань нөгөө бас нэг ингээд наалдуулаад ярихад нөгөө дэлхийн одоо улс орны эрэгтэйчүүдийг одоо царайлгаар нь ангилахад монголчууд ч дөрөвт орсон шүү дээ эрэгтэйчүүдээрээ. Тэгээ энэ дөрөвдүгээр байранд ороход бол манай энэ хүү хамтлагийн залуучууд бол нэлээд үргийг гүйтгэсэн гэж би нэг уншижсэн. Тэгээд манай энэ дөрвөн залууч юм бас дэлхийн нийтэд царай цэсэрээ бас байлдан дагуулсан шүү дээ нэг үе. Гарч ирэл ямар гой залуучууд вэ гэл ингээд очиод бол дэлхийн хүүгнүүд бол одоо ер нь нурж унсан да энэ дээр бол. Тэгээд энэ дээр бас нэг өөрсдийнх нь хамтлагтай уялдаа холбоотой тэр нэг стил имиж энэ тэр өнгөсөө урт ургуулсан. За тэгээд өмсөж байгаа хуцал муцал яг л нэг тийм нэг баатар ирийн. Тийм баатар ирийн нэг баатар ирийн жанр байхгүй. Яг нэг одоо нэг орчин цагийн дэлхийн одоо эрэгтэйчүүд чинь гулжигнаад нэг хүүхэн шиг болж байгаа үед бол тэр үед жигэн сахал одоо самбаа нургацсан баваас ууштай залуучууд гарч ирээ. Дээрээс нь нөгөө нэг ингээд хоолоо ингээд амар хахираа тийм ээ. Чи одоо суперлдээ ер нь тэгээд тэр юу гэдэг дууг бол би бас нэг онцолж өгмөр байгаад байгаа юм аа. За би ингээ үзлээ юу гэдэг нь. За нэгдүгээрт бол гарч ирж байгаа үед нь бол би гоё дуу юм аа гэл ингээ сонсоол нэг хаяа нэг машины радиод явахт нь ингээ сонсчод. За сая бол нэлээд тийм задлан маягаар ингээ сонслоо л доо. Ер нь за энэ нэвтрүүлгийг орох гэж байгаа гэл ингээ сонслоо. Тэгээд юу гэдэг дуу бол надад хоёр янзын одоо сэтлийг өглөө. За нэгдүгээрт нь бол мэдээж хэрэг бол одоо тэр Game of Thrones-ыг бол санагдуулсан. За түрүүн би хэлсэн. Хоёрдугаарт нь бол нэг Майкл Джексоны Black or White гэдэг дууг хар бацаагаан. Тэгээ нөгөө нэг гэртээ ганцаарыг нэг Кевин чинь ингээд нэг дүн гээл нэг гитар ингээ бас дээр ингээл чарлуулсан чинь нөгөө нэг хүн яваал шал өөр ингээ нэг орчин цагаас ингээ дээр үер ороод ирдэг шээ. Тэгээл нэг индианчууд байлдаа дан гээл ингээд байдаг. Яг тэрний өнгө айсыг бас нилээд авсан юм уу да тэрнтэй төстэй болсон юм уу да гэдэг. Одоо ингээд юу харахад чинь ингээд гэртээ унтчихсан нэг залхуураад пөл бөмбөг үдчихсэн залхуураад байсан нөхдүүд чинь ингээл нэг юу яцсан чинь ингээд уул хадруугийн ингээ хаалган голгоо гарч ирэл ингээл дээр үер ороод ирж байгаа шүү дээ. Яг тэгээд тэр имиж бол яг нөгөө Black or White гэдэг дуу чинь тэр Michael Jackson-ы 80-д оны дуу баха 90-д оны жил юу лээ. За оны сайн санахгүй. Яг тэр дуу бол гарч ирээд бас дэлхийд тесрэлт болж байсан байхгүй юу? Их гоё. Яг тэрний өнгө эсвэл бас л одоо энэ 2019 онд яг тэр бас нэг тесрэлтийн одоо бас нөгөө нэг шин юм гэдэг чинь мартагцсан хуучин юм гэдэгтэй адилхан яг тэр өнгө жанр бол тэнд харагдаж байна уу да гэд би бодсон шүү.
За ингээд ах нь энэ дээр бас нэг за яг би энэ дуун дээр зориулаад нөгөө энэ юуг нь үзвээ би нэг саваагүйтэй нөгөө нэг эн чи хідэн комменттэй гэлээдээ би төрүүлж өө тий 88021 комменттэй гэж байна. За тэгээд бүгдийг нь уншиж гэж юу аах вэ? Гүйлгэлээ. За комментууд нь гүйлгэлээ. Бүгдээрээ гоё байна, сайхан байна гэдэг. Хоёр коммент миний одоо анхаарлыг татсан. Энэ хоёр коммент нь юу гэсэн чинь хамгийн марзан коммент нь юу гэсэн. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр байлаа гэсэн коммент миний анхаарлыг айгүй татахгүй юу да. За энэ нөхөр чи одоо биднийг одоо муулчтай гэж ороод уншсан чинь тэр нөхөр ингэж хэлсэн. Би шөнийн 3 цагт унтах гээд орондоо орохдоо энэ юу вэ гэдэг дууг тавилаа. Гэхдээ энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр байлаа. Юу унтах би дайнд юммаар санагдлаа гэсэн. Тэгсэн байсан. Тэгээд тэр коммент бол байсан байсан. За дараагийнх нь болохоор нэг нөхөр байсан. Би энэ дууг чод ерөөсө сэтгэл хөдлөөд би хинтээ чамаагүй тултахад зодоо ихэд бэлэн байна гэсэн тийм коммент байсан. Энэ коммент л айгүй хөөрхөн сонин хөөрхөн игдүүтэй санагдсан л да. Тэгээд яалчгүй энэ дуу сонсгоор ч ингээд дүггэлзээд бас одарж байгаа үстэй. Бас нөгөө сэтгэл хөдлөл юугаа зүгээр гоё байна гэхээс илүүтэйгээр илүү одоо мааз баягаар уран гоёор илэрхийлж байгаа байхгүй тийм. Айгүй содон байгаа юм чинь. Хамгийн буруу шийдвэр байлаа гэж за одоо яац юм болоо гэж бодлоо штэ миний талгаад л тий. За цааш нь өргөжлүүлээ. За өргөжлүүлээд хүү хамтлагийн одоо амжилтуудаа соёлоод урдаад явъя. Мэдээж Монголын бахархалт хамтлаг юм чинь маш олон одоо рекорд түүхэн дээд амжилтуудыг бол тогтоосон байгаа. За Монголын хөнөө рок урсгалыг одоо дэлхийд сураатуулж байгаа хамтлаг бол 2024 оны 7 дугаар сарын 10-нд бол тоглолтоо хийнэ. За эх орондоо одоо дэлхийн түвшний хамтлагийнхаа тоглолтыг одоо үзэх боломж гарч ирж байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд Монгол хамтлаг бол түүхэндээ анх удаа билбордыг бол тэргүүлсэн. Одоо билборд гэдэг чинь дэлхийн одоо хөгжим жагсаалчтай тийм ээ. Тэгээ эн чинь тэгээд тэргүүлэхтэй бас зүгээр байхгүй. Эн чинь 4-р сард нөгөө Солонгосын алдарт дэлхийн байлдан дугуулад байгаа BTS-ийн урд орж одоо дарсан байвал одоо их багталтай байгаа юм да. Солонгосчууд ч одоо тэр соёлынхаа юугаар бол одоо маш том ийм урсгалыг бол дэлхийд одоо ингэж нэвтрүүлж байгаа шүү дээ тий. Тэр BTS-ийн ийм солонгос нөгөө K-pop одоо урсгал байна тий K-pop. За тэгээд солонгос драманууд байна тий. Гэх мэтлэнгээр одоо нөгөө нэг ийм энэ чинь нөгөө юу гэж нэрлэдэг вүлээ? Юу вэ? Одоо ингээд хүмүүст одоо ингээд дэлхийн хүмүүст одоо ингээд өөрсдийгөө ингээд нөлөөлж байгаа байхгүй одоо нөгөө соёлоороо дамжуулаад тий одоо ингээд соёлын довтлогоо хийж гэсэн үг. За. Тэгэхээр одоо тэр одоо дэлхийг байлдан дагуулж байгаа хамтлагуудын өмнө одоо Монгол одоо ахуй соёлыг яасан одоо Монголын ийм түүхэн хамтлаг орж ирж байна гэдэг бол үнэхээр одоо бахархалтай байгаа шүү дээ. Харин тийш дээ. Одоо тэгээд манай энэ залуучууд бол бас нэг ёстой нэг шин цагийн нөгөө мартагдаад байгаа эр хүний одоо нэг ийм нэг имижийг ахин сэргээж байгаа муу да гэж би боддог. Тэгээд түрүүн би ярьлаа шүү дээ. Нөгөө дэлхийн нийтээр нэг эрэгтэй хүний имиж үл ийм гулж исэн турангаа эцэнхээ үс гизгэн нургаад ингээд нэг туниа муутай юм болдог бол манай энэ залуучуудыг харахад бол ерөөсөө тийм юм харагдахгүй. Харин ч өстой нэг эр хүн гэж нэг юм байдаг байх та гэж бодогдохоор ийм имижийг бүрдүүлж буцаж одоо нэг эр хүн гэдэг имижийг дэлхийд ахин одоо нэг шин одоо хит болгож байгаа юм уу да гэж бодогдохоор надад таалагддаг шүү. Манай залуучууд энэ юм. BTS явдаг гулжгасан дөрвөн залуу. Латан модаш хийж байгаа шиг болох. Дараагийнх нь бол анхны одоо Германы олон улсын фестивалд бол оролцсон байдаг. За хамтлагийн залуус анхны олон улсын одоо аялан тоглолтоо Герман улсаас эхэлж исэн. За энэ талаар бол хамтлагийн гишүүн их сайхан ярихдаа бол за бид анх одоо тайзан дээр гарахад бол одоо 60-70 мянган үзэгч хүлээн авч байсан. За тухайн үед бол наадмын хамгийн эхний цаг дээр одоо тоглож байсан учраас хүн нэг их одоо цуглдгөө одоо хідэж тийм ч гэсэндээ одоо уран бүтээлүүдээ бол одоо тоглосоор байсан. За бидний тайзны ард бол одоо бясалгал төвлөрлөө хийж байгаад гарахад хүмүүс гол горих урсч орж ирж байгаа мэт одоо маш гайхалтай хүлээж авч байсан. За анх удаага ийм олон хүнийг харсан өөрсдийгөө бол одоо баатар жанжин мэтээр төсөөлж бидний өмнө одоо түм зэрэг зогсож байгаа юм шигээр одоо бодож байлаа гэсэн ийм анхны сэтгэл төрж байсан гэдгийг хамтлагийн гишүүн бол хуваалцсан байдаг юм байна. Тий яг энэ дээр би бас нэг зүйлийг жаахан нэмэр байгаа. Зөвхөн ер нь яг 65,000 70,000 хүнтэй стадион бол том шүү дээ. Манай одоо наадмын стадион бол 12,000 хүний суудалтай байд юм. За энэс бол нэг
5 6 дахин том гэдэгт ланзар том юм байхгүй юу. Тэгтээ яг мэдээж хэрэг одоо хамгийн түрүүнд гарч дуулна гэдэг нь мэдээж тэр том тоглолтод очиж дуулна гэдэг нь нэр төрийн хэрэг. Гэхдээ хамгийн ихэнд нь шууд дуулна гэдэг нь ерөнхийдөө халагчийн үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй юу. Тий. Тэгтээ яг халагчийн үүрэг гүйцэтгэж яана гэдэг чинь тэр үед нь халагч нь одоо ингээд тоглоход тэр стадионы хүмүүс одоо гол мэт урсаж орж ирсэн гэдэг ийм юмыг сонсно уншсан. Тэгээ тэр бол надад ингээд үнэхээр одоо тэр хамтлагийн дуу бол одоо тэр хүү хамтлаг гэдэг бол өөрөө тэр аян явахад л ерөөсө тэр хүмүүсийг ингээд ховстол оруулаад ирж байгаа байхгүй. Хамаг гоё юм эхэлжтэй штэ гэдэг хүмүүс чинь нөгөө стадион руугаа нэг юу попкорн бариад гүйсэн багтаа гэж нүдэнд төсөөлөгдөж байгаа байхгүй надад. Яаж сандарч байсан бол тэр хамаг гоё юм эхэлжтэй гээл. Тэглээ ах. За тэгээд дараачих нь бол хамгийн урт аяллаа бол 2022 онд бол хийжсэн юм байна дээ хамтлаг. За хамтлагийн үед 2019 онд одоо амжилт бүтээлээр арин байсан. За тухайн үед хамтлагийн одоо продюсер Монгол Улсын гавьч жүжигчин Дашдандаггүй бол ярих та. Бид одоо 2019 онд хийх ёстой ажлуудаа бол амжилттай хийж дуусгасан. За тэгээд хүү хамтлаг бол дэлхийд гарч Европыг байлдан дагуулсан нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол одоо Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан 56 хотоор 60 гаруй тоглолтоо хийсэн байдгийн байна. За тэгээд Америкийн нэгдсэн улсад байхдаа одоо 4 дуугаа одоо клипчүүлж 2 3 одоо дуу шинээр бичүүлж ийм амжилттай бол оноо өгдөж байсан байдгийн байна. За ингээд харин одоо тус хамтлаг бол дэлхийн улс орнуудад 350 удаагийн тоглолтыг хийгээд байгаа юм байна. Ланзгар юм аа. 350 тоглолт хийсэн монголчууд дэлхийг ер нь байлдан дагуулж яана гэсэн үг шүү дээ. Тэгээ яг энэ дээр бас нэг зүйлийг би онцлох хэрэгтэй. Бас нэг хүнийг одоо бас алдаршуулахгүй болохгүй нэ. Энэ бол нэг Английн алдарт дуучин Элтон Джон баг. Би бас одоо заавал одоо дурдах хэрэгтэй юм баахаа гэж бодож байна энэ нэвтрүүлгээр. Тэгээ Элтон Джон гэдэг одоо тэр алдартай дуучин бол Rocket Hour буюу одоо Пуужингийн цаг гэж нэртэй. Ийм одоо хөгжмийн нэвтрүүлгийг одоо хөтэлдэг юм аа л да энэ хүн болол. За тэгээд одоо энэ хүн чинь өөрийнхөө тэр нэвтрүүлгийг Twitter хуудасаараа энэ манай хүү хамтлагийг бол үнэхээр одоо өөд нь гаргаж ирж өнцгөө онцолж гисэн байгаа. За энд нэг ийм хамтлаг байшаа. Монгол гэдэг чинь өөрөө ямар улс вэ? Дэлхийд одоо баг үнтэй сурган дуулддаггүй шухал байлаа шүү дээ Чингис хаанаас өөр. Тэгэхэд одоо Элтон Джон гэдэг хүн бол манай хамтлагийг одоо манай залуучуудыг онцлоод энэ дууг нь онцлоод маш сайхан ингээд олон нийтэд ингээд өөр ингэсэн одоо PR-ыг хийж гисэн учраас энэ хамтлаг маань бас одоо энэ хүний буйнаар бас нилээдгүй бас одоо олон нийтэд танигдах алах маань суурин тавигдсан байхаа гэж би боддог. Тэгэхээр Элтон Джонго бол өстой бас л одоо алсыг харж дээл гэж би бодож суунд энэ хүнд бас баярлалаа. Хэрвээ сонсож байгаа бол За тэгээд энд хүрээд нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөх болсон байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээр бол за манай багийн ах нэмж одоо хэлэх. Тэгэд 2019 оны 11 сарын 27-нд бол манай энэ залуучуудыг маань одоо гаргасан амжилт гавьяа зүтгэлийн үнэлээд одоо Чингис хаан одонгоор бол манай төрийн дэд чагнал Чингис хаан одонгоор бол чагнасан. За Чингис хаан одонг бол 2005 оноос хойш ерөнхийдөө олгож эхэлсэн шүү дээ. Одоо хин Моломжомцгой төвшөө хин хинжүүлээ авсан байдаг. Ер нь их цөөхөн авсан да. Тэгээд хүү хамтлагийн продюсер Дашдандаггүй бол энэ одон гардуулж гисэн байд юм аа. Тэгээ монголчууд маань бас ингээд үндсэндээ бол энэ залуучуудыг бас одоо чадах чинээгээр төрн бол одоо бас өөр ингэсэн гавья хишгээ хүртэж яваа шүү гэж хэлмээр байна л да. За тэгээд UBM радио 89.3 Монгол бахархал нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар за ингээд дэлхийд одоо данстай тийм ээ хамтлаг болох одоо монголчууд бидний одоо нэгэн одоо сайхан бахархал болсон одоо хүү хамтлагийнхаа талаар багхан ч гэсэн мэдээллүүдийг сонсогчтойгоо хуваалцлаа. За тэгээд одоо дэлхийд данстай энэ хүү сайхан том одоо хамтлагийн уран бүтээлийг эх орондоо одоо бодитоор одоо биеэр мэдэрч одоо шар усээ босгож тийм ээ нэгэн оройг одоо хамтдаа өнгөрөх юм боломж бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр 7 дугаар сарын 10 буюу ердөө 2 хоногийн дараагаар бол за тэг хит парк гэж байгаа юм тийм ээ. Хит парк гэдэг. Одоо паркийн шин одоо тогтчулсан талбайд бол задгаа талбайд бол тэг хүү хамтлаг маань бол одоо тоглолтоо хийх байгаа. Тэгэхээр хэрхэн мөн сонсогч та бүхнийг бол одоо өргөнөөр одоо надаар хилүүлдэхөө оролцож байхаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За тийм. Тэгээ хүү хамтлагийнхаа энэ 4 залуудаа Дашдандаггүйдээ бол үнэхээр одоо ажлын өндөр амжилтыг хүсье. Тоглолтоо сайхан хийгээрээ бүх монголчуудаараа ер нь бүх дэлхийгээрээ та бүдийг сонсон шүү гэж хэлмээр байна да. За баярлалаа их хүндэт сонсогчдоо нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэндээ хүү хамтлагийнхаа сайхан уран бүтээлийг сонирдуулж байна.
past to find Alex Hunt. This I pledge you on my honor as a Roman. Oh, that's what he's got! A scorpion! The winning...
Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. Өдрийн мэндийг хүргэе эрхэм хүндэт сонсогчдоо UBM радио 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань 2024 оны 7 дугаар сарын 8-ны шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн сэдэв маань болвол манай багийнх танилцуулнаа. Би чамагт амар гоё танилцуулах чинь над руу толгомддог биш. За өнөөдрийн манай Монгол бахархал нэвтрүүлгийн маань ээлжид дугаараар их сонирхолтой сэдэв байгаад байгаа. За бид нэр бол урд нь харанг хамтлаг, соёл эрдэнэ хамтлаг, хурд хамтлагын талаар ярьж танилцуулсан. За ингээд өнөөдөр бол яалтчгүй нэг цаг үеийн нөхцөл байдлыг тааруулаад бид нэр хүү хамтлагын талаар ярихгүй бол ёстой ч нэг алдс болчих гээд байна. Яг гэвэл энэ 7 дугаар сарын 10 буюу нөгөөдөр орой хүү хамтлаг маань монголчуудад анх удаага бүрэн хэмжээний тоглолтыг хийх гэж байгаа учраас энэ бас цаг үе олсон сэдэв байх болов гэж бодож энэ сэдвийг авч орж ирлээ дээ. Тэглэв ах уу. За тэгээд хүү хамтлагийнхаа талаар бас товчхон мэдээллүүдийг үүсгэн байгуулагдсан гэх мэтлэнгээр тийм ээ мэдээллүүдийг хүргээд явнаа. За хүү хамтлаг бол мэдээж англи нэр нь бол Дэхүү. За 2016 онд Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Даштондог гоо үүсгэн байгуулсан. За Монгол үндэсний хөгжмийг рок дууралттай хослуулсан Монгол рок буюу хүннүү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонд ийм хамтлаг юм аа. За тэгээд хамтлагийн нэрний тухайд гэх юм бол хүннүү үгийн судалбарт эр эм хүйс харгалзахгүй оюун ухаанд хүмүүний их үг буюу хүү гэсэн байдаг юм байна. За үүнээс улбаалan энэхүү нэрийг бол өгсөн байдаг юм байна. За тэгээд хүү хамтлаг нь бол Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимб, төмөр хуур, хөөмий, хархираа зэргийг рок урсгалтай хослуулсан дэлхийн Монгол онцлог бүхий хүннүү рок гэх урсгалыг бол бий болгоод дэлхийг байлдан дагуулж байгаа ийм хамтлаг юм аа. За тийм шүү. Энэ би бол бас эндээс бол нөгөө гаюу жижигэн Даштондгийг бол продюсер энэ хамтлагийн продюсер хүнийг бол бас онцолж өгмөр байгаа юм. За энэ хүн бол юуг нь сонсоход бол хүү хамтлагын талаар ярьсан ярилцлага байгаа юм л да. За энэ дээр бол ярьсан байгаа. За та бол ингээд энэ хүү хамтлагийг гаргаж ирэхэд бол 7-8-9 жилийн турш судалгаа хийсэн гэсэн. За энэ талаараа та ярьж өгөөч. Энэ үний юм уу гэдээ ингээд сэтгүүлч асуусан байгаа юм. Тэгээд Даштондгоо бол ингэсэн байгаа юм да. Тийм ээ, тийм. Би бол 8-9 жил судалсан. Ер нь бол нэг нэг юм хамтлаг гаргая барья гэдэг ингээд продюсерлийг ингээд бодоод яваад байсан. За яг нарийнда бол тэр 8-9 жил гэдэг үл их хугацаа байсан. Яг сэдвээ олж чадаагүй, ямар жанраа сонгож чадаагүй ингээд яваад байсан. Өөрөө бол нийтийн зохиолын дуу муугаар ингээд яваад байсан хүн шүү дээ. Яг ийм рок чиглэлийн хүн бол дуулаад байдгүй Даштондгүй ч юм бол ийм байгаад байсан. Тэгээд аав нь бол нас бараад Тэнгэрийн орнд руу явсан байгаа даа. Тэгээд минь юм чинь бол Ховд аймгийн ямар сум блэ? Чандман сумын дуугуулсан байсан баха аав нь. За ингээд бол аав нь тэнгэр дэвшчээд гисэг бол минь ч юм бол сэтгэл санаагаар жоохон өмсөйгээд аавыг алдсан чи яаж сайхан байх вэ? За тэгээд юу яасан байгаа юм л да. Нэг үе бол тэрний дараа аавынхаа нутаг руу явсан байгаа юм. За ингээд уйлээд ингээд ягаад ч юм ингээд сэтгэлийн тэр тайтгарлыг авах гээд явсан юм шиг байгаа юм л да. Аавыг сансан хүн чинь. Тэгээд тэр нутгийнхаа тэр нэг уулан дээр гараад ингээд нутаг усаа ингээд хараад байжсэн чинь нэг бодол толгойд орж ирсэн байгаа юм л да. Гэхдээ энэ манай нутаг чи ер нь энэ хөөмий хархираагаар алдартай газар шүү дээ. Би ч ер нь тэр сэдв хайгаад байсан. Миний хайгаад байсан сэдв чи энэ юм биш үсттэй. Миний тэр хамтлаг гэдэг чинь яг энэ ардын язгуур урлагаа метал роктой хослуулчвал ер нь болчих юм биш үсттэй гэдэг ийм бодол бол харван орж ирсэн гэж байна. За би бол энийг магадгүй тухайн үед бол нэг альва юм гэдэг чинь өөрөө учир жанцантай байдаг гэдэг шүү дээ. Магадгүй тэр аав нь тэнгэрээс тэр хүүгийнхээ эрэл хайгуулыг мэдээд тэнгэрээс өгчээсэн тэр аавынх нь тэр дохио зангаа юу гэдгийг хоёлоо ч нэг 6 дахь өдрөхөө зүн сөв ингээл нэг ярив да. За тэрнтэй нь холбоотой байсан байж болжгүй юм да. Нутгийн тэнгэр ивэсэн байж магадгүй юм аа.
ингээд одоо тэр Дашдандуган одоо тэр эрэл хайгуулын одоо эцсийн шийдлийг тэр үед л одоо өгсөн юм шиг байна Тэнгэрээс. За ингээд одоо шийдлээ олоод энэ хүн бол зүгээр ер нь энэ ардын язгуур урлаг энэ ардын чиний төрөний ярьдаг тэр цуур муур морин хуурмуур эдрийгээ нийлүүлээд орчин үеийн металл роктой нийлүүлээд нэг юм болцоор юм шиг санагдсан юм да. Ингэж анх тэр хүү хамтлагийн ерөнхий тэр тоглолт одоо дуулах одоо үндсэн жанр нь бол гарч ирсэн юм байлээ л дээ. Их сонирхолтой байгааз. За, сонирхолтой та. За би энэ хамтлагийн гишүүд цомог уран бүтээлийн талаар давчхан танилцуулгаагүй. Тэрний дараа та энэ Дашдандуган юм ярилцлага байгаа шүү дээ. Тэрийг бас дэлгэрүүлээд хүргээрэй. За, хамтлагийн гишүүдийн тухай гэх юм бол үндсэн 4 гишүүнтэй байдаг. За, Гал Бадрах, за Галаа буюу одоо хамтлагийн ахлагч дуучин морин хуурч одоо ийм үүргийг гүйцэтгэдэг хамтлагтаа. За инх сайхан гэж байгаа инхүүшгээд за дуучин бас морин хуурч за ням жандсан буюу одоо жая гэж байгаа. За лимд болон одоо цуур хөгжимчин за темка буюу одоо тэмүүлэн хамтлагийн одоо хөгжмийн найруулагч тогшуур хөгжимчин гэсэн ийм одоо үндсэн 4 бүрэлдэхүүнтэйгээр бол хамтлаг үүсгэн байгуулагдсан. За хамтлагийн анхны дуу болох одоо юу вэ те дуу бол YouTube суваг дээр 2018 оны 9 сард цацагдсан бөгөөд за 49 сая хандлт авсан. 49 сая хандлт. Тийм билээ. За би яг 20 оны 6 сарын байдаг шин. За яг одооны өнөөдрийн одоогоос нэг 10 минутын өмнөх байдлаар шүү дээ. Өнөөдрийн байдлаар 123 сая хандлт авцсан байна. 88,021 комент бичигдсэн байлээ. 123 мянган хандлт. 123 сая хандлт. Сая хандлт. Тийм, тэр чинь нэлээд нэмэгдсэн байна. За тэгээд нөгөө энэний дараа бас алдарсан нэг Wolf Totem буюу одоо чонон сүлд гэдэг дуу нь болохоор 31 сая хандлт аваад 14,716 комент авцсан. Ингээ хоёрдугаар удаалаад явж байгаа юм лээ л дээ. Ийм юм байгаад байна. За та үргэлжлүүлэх үү? Би үргэлжлүүлэх юм. За би үргэлжлүүлье. Тэгээ яг хуу Дашдандуган бол ингээд одоо за ингээд залуучуудаа 4 залуугаа сонгоод наано цаануу болоод одоо ингээд одоо Монголын уламжилт одоо хөгжим за дээрээс нь уламжилт хувцлалт ингээд энэ бодыг гаргаж ирээд тоглолт хийсэн. За энэ үед бол харин дэлхийн нийтээр нэг зүйл болж байсан. За энэ үед бол харин яг нөгөө Game of Thrones буюу хаан ширээний тоглоом гэж монгол хэлэнд орчуулад байгаа юм л да. Ер нь бол яг Game of Thrones гэж чинь монгол хэлээр яг махчилж очивол хаан дитмийн төлөөх тоглоом гэдэг нэртэй юм л да. Тэгээ GOT гэд нэрлээд байдаг. За энэ кино бол 2011 оноос болоод 2019 он хүртэл ерөөсө бүтэн 6 сизон яваад үндсэндээ 8 жил дэлхийг байлдан дагуулсан ийм кино сериал байсан. За нэг одоо луу муу нисээд ингээд яваад байдаг. Ингээд үндсэндээ бол дэлхийн нийтээрээ ер нь тэр GOT буюу одоо хаан ширээний тоглоом гэдэг тэр одоо сериал 67 анги 7 сизны 7 цувралын 67 анги кинонд ерөөсө дэлхийн нийтээр нэвт орсон байсан байхгүй юу. За энэ үед бол яг дэлхийд даяар бол ерөнхийдөө Холливуудад бол цуврал киноны 90 үе эхэлжсэн үйл дээ. Walking Dead амьд бүхтлүүд Game of Thrones гэсэн энэ хоёр кино бол цойлж гарч ирээд за тэгээд цаашаа бол Game of Thrones ингээд ахлаад яваад гисэн. Яг ингээд 19 онд манай хуу хамтлагийг гарч ирж явах үед одоо эхний тоглолтоо хийж явах үед бол Game of Thrones-ийн сүүлийн сизон буюу одоо 7 дугаар бүлгийнх нь 67 дугаар ангиуд нь 60-аас 67 дугаар анги нь яваад дууссан. Тэгээд яг тэр кинон дээр гарч байгаа тэр хувцлалт одоо тэр чинь олон бүлгүүд өгөх тэр кинон дээр чинь ингээд ямар юмны арслангийн бүлгийнхэн овгийнхэн ямар юмны овгийнхэн гэдэг нэг юм том одоо засан ханыг хамгаалдаг хэрээний овгийнхэн гэж байдаг гоо одоо хамгаалагчд. Ер нь манай энэ гейм хүү хамтлагийн хувцлалтын ерөнхий жанр бол яг тэр хэрээгийнхний одоо овгийн хувцлалтаа туйлын төстэй харагддаг байхгүй юу. За тэгээ ингээ гараад ирсэн учраас яг тэр кино дуусаад нэг жоохон хийцгүүрсэн яг араас нь манай Монголын хүү хамтлаг өстө тасгээл араас нь яг одоо ижил ерөнхийдөө жанр хувцлалттай тэгээ илүү кул гэх юм да одоо илүү зөвүүн хувцлалттай гой ингээ хөгжмийн зэвсэгтэй гараад ирсэн учраас ингээл баг нөгөө нэг ингээд манарж исэн үе дээр нь цохилт болоод гараад ирсэн учраас ингээд их гой одоо өстө нэг алтан момент нь таарсан гэж би бол хэлэндээ энэ дээр бол тэгж харж ирсэн шүү. За тэгээд үргэлжлүүлээд одоо Дашдандуган яагаад одоо хүнүр рок стил гэж нэрлэх болсон талаараа бас тайлбар ярилцлага өгсөн байна л да тийм ээ. Монгол рок ч юм уу те Чингис рок гэж яагаад нэрлж болоогүй юм бэ? Яагаад заавал хүнүр рок гэсэн юм бэ гэд одоо сэтгүүлч бол асуусан байгаа. За тэгээд энэхүү юунд бол за яагаад гэвэл одоо товшуур хөгжим хүннүү гүрний үед бол
Үүсчихсэн. Тий. За товчуур хөгжмөөс хойш хэдэн зууны дараач юм одоо симчок буюу ном гарч ирснээр хуур хөгжим бий болсон байдаг. За хуур хөгжмийнхөө явцад морин толгой, морин дил сүүлээр нь чавтас хийх зэргээр баяжиж их Монгол улсын үед Чингис хаан одоо хуур хөгжмийг Монгол төрийн гол хөгжим хэмээн зарласан байдаг. За тэгэхээр товшуур хөгжим одоо хуурын их эцэг юм аа. Товшуур хөгжим бол тий өгд эзэн юм аа. За тиймээс л хүннүү рок гэж нэрлэхээр шийдсэн гэсэн юм одоо хүннүү рок урсгалыг ингэж нэрлсэн байдаг юм байна шүү. За тэгээд хүннүүгийн үеийн одоо хоёр жавхтаас товшуур хөгжмийн одоо гол хөг нь кварт квинт хөг байсан гэж бодож байна. За кварт квинт хөг чинь одоо дэлхийд одоо тоглоод байгаа рок хөгжмийн гол хоёр хөгөн шүү дээ. Өнгөн шүү дээ. Тэр бас гитарын доод хоёр өнгөн дээр дуурд юм. Дүн гэж ингэж дуурж явдаг юм байлээ шүү. Тийм. Тэгээ яг би одоо залгуулъя л да. Яг юу юм бэлээ л дээ. Ер нь манай энэ рок стил бол өөрөө бас ингээд цаг үеийн нь бол их гоё таарад ороод ирсэн. За дээрэс нь манай үндэсний одоо тэр 2000 жилийн өмнөх хүннүүчүүдийн ер нь монголчуудын тэр бөө мөргөл энэ нэг уламжилт хөгжмийн зэвсгийн одоо дугарж байгаа өнгө аяс бол ерөнхийдөө одооны рокт яг таардаг байхгүй. Би нэг аль нэвтрүүлэг дээр л чамд хэлжсэн. Бөөгийнхний нэг бөө мөргөлийг хийж байгааг нь рок хөгжим дээр ингээд тавиад би нэг ингээд сонсон чи яг таарчсан баг. Бүжиглэлтэн ингээд түс гээл ингээд бөмбөрөө зохиол, хингэргээ зохиол тий. Яг гоё орж ирдэг юм билээ. Тэгээ тэр маань бол бид нар бол ер нь айлаас ирэхээр авдраа бодол гэж дэлхийн нийтийн шин цаг чиг хандлага бол ер нь бид нар дээр айл хэдэн мянган жилийн өмнөөс яваад байсан юм уу та гэж бодогддог. За дээрэс нь бол манай энэ дөрвөн залуу маань нөгөө бас нэг ингээд наалдуулаад ярихад нөгөө дэлхийн одоо улс орны эрэгтэйчүүдийг одоо царайлгаар нь ангилахад монголчууд ч дөрөвт орсон шүү дээ эрэгтэйчүүдээрээ. Тэгээ энэ дөрөвдүгээр байранд ороход бол манай энэ хүү хамтлагийн залуучууд бол нэлээд үргийг гүйцэтгсэн гэж би нэг уншижсэн. Тэгээд манай энэ дөрвөн залууч бас дэлхийн нийтэд царай зүсэрээ бас байлдан дагуулсан шүү дээ нэг үе. Гарж ирэл ямар гой залуучууд вэ гэл ингээд очиод бол дэлхийн хүүгнүүд бол одоо ер нь нурж унсан да энэ дээр бол. Тэгээ тэн дээр бас нэг өөрсдийнх нь хамтлагтай уялдаа холбоотой тэр нэг стил имиж энэ тий. Тэр угсаа урт ургуулсан. За тэгээд өмсөж байгаа хуцал муцал яг л нэг тийм нэг Баатар эрийн. Тий Баатар эрийн нэг Баатар эрийн жанр байхгүй. Яг нэг одоо нэг орчин цагийн дэлхийн одоо эрэгтэйчүүд нэг гулжигнаад нэг хүүхэн шиг болж байгаа үед бол тэр үед жигэн сахал одоо самбаа нургацсан баваас унгастай залуучууд гарч ирээл. Дээрээс нь нөгөө нэг ингээд хоолоо ингээд амар хахирал тийм ээ. Тэр чи одоо суперлдээ ер нь тэгээд тэр юу гэдэг дууг бол би бас нэг онцолж өгмөр байгаад байгаа юм аа. За би ингээ үзлээ юу гэдэг нь. За нэгдүгээрт бол гарч ирж байгаа үед нь бол би гоё дуу юм аа гэл ингээ сонсоол нэг хаяа нэг машины радиод явахт нь ингээ сонсчод. За сая бол нэлээд тийм задлан маягаар ингээ сонслоо л доо. Ер нь за энэ нэвтрүүлгийг орох гэж байгаа гэл ингээ сонслоо. Тэгээд юу гэдэг дуу бол надад хоёр янзын одоо сэтлийг өглөө. За нэгдүгээрт нь бол мэдээж хэрэг бол одоо Game of Thrones-ыг бол санагдуулсан. За түрүүн би хэлсэн. Хоёрдугаарт нь бол нэг Майкл Джексоны Black or White гэдэг дууг хар бацагаан. Тэгээ нөгөө нэг гэртээ ганцаарыг нэг Кевин чинь ингээд нэг дүн гээл нэг гитар ингээ бас дээр ингээл чарлуулсан чинь нөгөө нэг хүн явал шал өөр ингээ нэг орчин цагаас ингээ дээр үер ороод ирдэг шээ. Тэгээл нэг индианчууд байлдаа дан гээл ингээ яг тэрний өнгө айсыг бас нилээд авсан юм уу да тэрнтэй төстэй болсон юм уу да гэдэг. Одоо ингээд юу харахад чинь ингээд гэртээ унтчихсан нэг залхуураад пөл бөмбөг үдчихсэн залхуураад байсан нөхдүүд чинь ингээл нэг юу яцсан чинь ингээд уул хадруу гэнт ингээ хаалган голгоо гарч ирэл ингээл дээр үер ороод ирж байгаа шүү дээ. Яг тэгээд тэр имиж бол яг нөгөө Black or White гэдэг дуу чинь тэр Michael Jackson-ы 80-д оны дуу баха 90-д оны ч юу лээ. За оны сайн санахгүй. Яг тэр дуу бол гарч ирээд бас дэлхийд тесрэлт болж байсан байхгүй юу? Их гоё. Яг тэрний өнгө эсвэл бас л одоо энэ 2019 онд яг тэр бас нэг тесрэлтийн одоо бас нөгөө нэг шин юм гэдэг чинь мартагцсан ууч юм гэдэгтэй адилхан яг тэр өнгө жанр бол тэнд харагдаж байна уу да гэд би бодсон шүү. Амар бол. Тэгээ ингээд ахын энэ дээр бас нэг за яг би энэ дуун дээр дөрөлөд нөгөө энэ юуг нь үзвээ би нэг саваагүйтэй нөгөө нэг эн чи хідэн комменттэй гэлээдээ би түрүүч. Тий 88021 комменттэй гэж байна. За тэгээд бүгдийг нь уншиж гэж юу аах вэ? Гүйлгэлээ. За комментууд нь гүйлгэлээ. Бүгдээрээ гоё байна, сайхан байна гэдэг. Хоёр коммент миний одоо анхаарлыг татсан. Энэ хоёр коммент нь юу гэсэн чинь хамгийн марзан коммент нь юу гэсэн. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн
буруу шийдвэр байлаа гэсэн комент миний анхаарлыг айгүй татахгүй юу да. За энэ нөхөр чи одоо биднийг одоо муулжтэй гэж ороод уншсан чинь тэр нөхөр ингэж хэлсэн. Би шөнийн 3 цагт унтах гээд орондоо орохдоо энэ юу вэ гэдэг дууг тавилаа. Гэхдээ энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр байлаа. Юу унтах би дайнд юммаар санагдлаа гэсэн. Тэгсэн байсан. Тэгээд тэр комент бол байсан байсан. За дараагийнх нь болохоор нэг нөхөр байсан. Би энэ дууг өчөөд ерөөсө сэтгэл хөдлөөд би хинтээ чамаагаа тултахад зодоо ихэд бэлэн байна гэсэн тийм комент үзээ. Энэ комент л айгүй хөөрхөн сонин хөөрхөн игдүүтэй санагдсан л да. Тэгээд яалчгүй энэ дуу сонсгоор ч ингээл дүггэлзээд бас одорж байгаа гэсэн. Бас нөгөө сэтгэл хөдлөл юугаа зүгээр гоё байна гэхээс илүүтэйгээр илүү одоо мааз баягаар уран гоёор илэрхийлж байгаа байхгүй тийм. Айгүй содон байгаа юм чинь. Хамгийн буруу шийдвэр байлаа гэж. За одоо яатсан юм болоо гэж бодлоо штэ миний талгаад л тий. За цааш нь өргөжлүүлээ. За өргөжлүүлээд хүү хамтлагийн одоо амжилтуудаа соёлоод урдаад явъя. Мэдээж Монголын бахархалт хамтлаг юм чинь маш олон одоо рекорд түүхэн дээд амжилтуудыг бол тогтоосон байгаа. За Монголын хөнөө рок урсгалыг одоо дэлхийд сураатуулж байгаа хамтлаг бол 2024 оны 7 дугаар сарын 10-нд бол тоглолтоо хийнэ. За эх орондоо одоо дэлхийн түвшний хамтлагийнхаа тоглолтыг одоо үзэх боломж гарч ирж байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд Монгол хамтлаг бол түүхэндээ анх удаа билбордыг бол тэргүүлсэн. Одоо билборд гэдэг чинь дэлхийн одоо хөгжим жагсаалчтай тийм ээ. Тэгээ эн чинь тэгээд тэргүүлэхтэй бас зүгээр байхгүй. Эн чинь 4-р сард нөгөө Солонгосын алдарт дэлхийн байлдан дугуулад байгаа BTS-ийн урд оржод дарсан байвал одоо их багталтай байгаа юм да. Солонгосчууд ч одоо тэр соёлынхаа юугаар бол одоо маш том ийм урсгалыг бол дэлхийд одоо ингэж нэвтрүүлж байгаа шүү дээ тий. Тэр BTS-ийн ийм солонгос нөгөө K-pop одоо урсгал байна тий K-pop. За тэгээд солонгос драманууд байна тий. Гэх мэтлэнгээр одоо нөгөө нэг ийм энэ чинь нөгөө юу гэж нэрлэдэг вүлээ? Юу вэ? Одоо ингээд хүмүүст одоо ингээд дэлхийн хүмүүст одоо ингээд өөрсдийгөө ингээд нөлөөлж байгаа байхгүй одоо нөгөө соёлоороо дамжуулаад тий одоо ингээд соёлын давталгаа хийж гэсэн үг. За. Тэгэхээр одоо тэр одоо дэлхийг байлдан дагуулж байгаа хамтлагуудын өмнө одоо Монгол одоо ахуй соёлыг яасан одоо Монголын ийм түүхэн хамтлаг орж ирж байна гэдэг бол үнэхээр одоо бахархалтай байгаа шүү дээ. Харин тийш дээ. Одоо тэгээд манай энэ залуучууд бол бас нэг ёстой нэг шин цагийн нөгөө мартагдаад байгаа эр хүний одоо нэг ийм нэг имижийг ахин сэргээж байгаа муу да гэж би боддог. Тэгээд түрүүн би ярьлаа шүү дээ. Нөгөө дэлхийн нийтээр нэг эрэгтэй хүний имиж үл ийм гулж исэн турангаа эцэнхээ үс гизгэн нургаад ингээд нэг туниа муутай юм болдог бол манай энэ залуучуудыг харахад бол ерөөсөө тийм юм харагдахгүй. Харин ч ёстой нэг эр хүн гэж нэг юм байдаг байх та гэж бодогдохоор ийм имижийг бүрдүүлж буцаж одоо нэг эр хүн гэдэг имижийг дэлхийд ахин одоо нэг шин одоо хит болгож байгаа юм уу да гэж бодогдохоор надад таалагддаг шүү. Манай залуучууд энэ юм. BTS явдаг гулжгасан дөрвөн залуу. Одоо модаш хийж байгаа шиг болох. Дараагийнх нь бол анхны одоо Германы олон улсын фестивалд бол оролцсон байдаг. За хамтлагийн залуус анхны олон улсын одоо аялан тоглолтоо Герман улсаас эхэлж исэн. За энэ талаар бол хамтлагийн гишүүн их сайхан ярихдаа бол за бид анх одоо тайзан дээр гарахад бол одоо 60-70 мянган үзэгч хүлээн авч байсан. За тухайн үед бол наадмын хамгийн эхний цаг дээр одоо тоглож исэн учраас хүн нэг их одоо цуглдаггүй одоо хэдиж тийм ч гэсэндээ одоо уран бүтээлүүдээ бол одоо тоглосоор байсан. За бидний тайзны ард бол одоо бясалгал төвлөрлөө хийж байгаад гарахад хүмүүс гол горих урсч орж ирж байгаа мэт одоо маш гайхалтай хүлээж авч байсан. За анх удаага ийм олон хүнийг харсан өөрсдийгөө бол одоо баатар жанжин мэтээр төсөөлж бидний өмнө одоо түм зэрэг зогсож байгаа юм шигээр одоо бодож байлаа гэсэн ийм анхны сэтгэл төрж байсан гэдгийг хамтлагийн гишүүн бол хуваалцсан байдаг юм байна. Тий яг энэ дээр би бас нэг зүйлийг жаахан нэмэр байгаа. Зүгээр ер нь яг 65 мянга 70 мянган хүнтэй стадион бол том шүү дээ. Манай одоо наадмын стадион бол 12 мянган хүний суудалтай байд юм. За энэс бол нэг 5-6 дахин том гэдчихэд ланзар том юм байхгүй юу. Гэхдээ яг мэдээж хэрэг одоо хамгийн түрүүнд гарч дуулна гэдэг нь мэдээж тэр том тоглолтод очиж дуулна гэдэг нь нэр төрийн хэрэг. Гэхдээ хамгийн ихэнд нь шууд дуулна гэдэг нь ерөнхийдөө халаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй юу. Тий. Гэхдээ яг халаагчийн үүрэг гүйцэтгэж яана гэдэг чинь тэр үед нь халаагч нь одоо ингээд тоглоход тэр стадионы хүмүүс гол мэт урсаж орж ирсэн гэдэг ийм юмыг сонсно уншсан. Тэгээ тэр бол надад ингээд үнэхээр одоо тэр хамтлагийн дуу бол одоо тэр хүү хамтлаг гэдэг бол өөрөө тэр аян явахад л ерөөсөө тэр хүмүүсийг ингээд
ховстол оруулаад ирж байгаа байхгүй. Хамаг гоё юм эхэлжтэй штэ гэдэг хүмүүс чинь нөгөө стадион руугаа нэг юу попкорн бариад гүйсэн багтаа гэж нүдэнд төсөөлөгдөж байгаа байхгүй надад. Яаж сандарч яасан бол тэр хамаг гоё юм эхэлжлээ гээл. Тэглээ ах. За тэгээд дараачих нь бол хамгийн урт аяллаа бол 2022 онд бол хийжсэн юм байна дээ Хүү хамтлаг. За хамтлагийн үед 2019 онд одоо амжилт бүтээлээр арин байсан. За тухайн үед хамтлагийн одоо продюсер Монгол Улсын гавьч жүжигчин Даштандаггүй бол ярих та. Бид одоо 2019 онд хийх ёстой ажлуудаа бол амжилттай хийж дуусгасан. За тэгээд Хүү хамтлаг бол дэлхийд гарч Европыг байлдан дагуулсан нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн болол одоо Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан 56 хотоор 60 гаруй тоглолтоо хийсэн байдгийн байна. За тэгээд Америкийн нэгдсэн улсад байхдаа одоо 4 дуугаа одоо клипчүүлж 2 3 одоо дуу шинээр бичүүлж ийм амжилттай бол оноо өгдөж байсан байдгийн байна. За ингээд харин одоо тус хамтлаг бол дэлхийн улс орнуудад 350 удаагийн тоглолтыг хийгээд байгаа юм байна. Ланзгар юм аа. 350 тоглолт хийсэн монголчууд дэлхийг ер нь байлдан дагуулж яана гэсэн үг шүү дээ. Тэгээ яг энэ дээр бас нэг зүйлийг би онцлох хэрэгтэй. Бас нэг хүнийг одоо бас алдаршуулахгүй болохгүй нэ. Энэ бол нэг Английн алдарт дуучин Элтон Джон баг. Би бас одоо заавал одоо дурдах хэрэгтэй юм баахаа гэж бодож байна энэ нэвтрүүлгээр. Тэгээ Элтон Джон гэдэг одоо тэр алдартай дуучин бол Rocket Hour буюу одоо Пуужингийн цаг гэж нэртэй. Ийм одоо хөгжмийн нэвтрүүлгийг одоо хөтэлдэг юм аа л да энэ хүн болол. За тэгээд одоо энэ хүн чинь өөрийнхөө тэр нэвтрүүлгийг Twitter хуудасаараа энэ манай Хүү хамтлагийг бол үнэхээр одоо өөд нь гаргаж ирж өнцгөө онцолж гисэн байгаа. За энд нэг ийм хамтлаг байш. Монгол гэдэг чинь өөрөө ямар улс вэ? Дэлхийд одоо баг үнтэй сурган дуулддаггүй чухал байлаа л да Чингис хаанаас өөр. Тэгэхэд одоо Элтон Джон гэдэг хүн бол манай хамтлагийг одоо манай залуучуудыг онцлоод энэ дууг нь онцлоод маш сайхан ингээд олон нийтэд ингээд өөрийн гэсэн одоо PR-ыг хийж гисэн учраас энэ хамтлаг маань бас одоо энэ хүний буйнаар бас нилээдгүй бас одоо олон нийтэд танигдах алхам маань суурин тавигдсан байхаа гэж би боддог. Тэгэхээр Элтон Джонгоо бол өстой бас л одоо алсыг харж дээл гэж би бодож суунд энэ хүнд бас баярлалаа. Хэрвээ сонсож байгаа бол. За тэгээд энд хүрээд нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөх болцсон байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээр бол за манай багийн ах нэмж одоо хэлэх. Тэгэд 2019 оны 11 сарын 27-нд бол манай энэ залуучуудыг маань одоо гаргасан амжилт гавьяа зүтгэлийн үнэлээд одоо Чингис хаан одонгоор бол манай төрийн дэд чагнал Чингис хаан одонгоор бол чагнасан. За энэ Чингис хаан одонг бол 2005 оноос хойш ерөнхийдөө олгож эхэлсэн шүү дээ. Одоо хин Моломжомцгой төвшөө хин хинжүүлээ авсан байдаг. Ер нь их цөөхөн авсан да. Тэгээд Хүү хамтлагийн продюсер Даштандаггүй бол энэ одон гардуулж гисэн байд юм аа. Тэгээ монголчууд маань бас ингээд үндсэндээ бол энэ залуучуудыг бас одоо чадах чинээгээр төрн бол одоо бас өөрийн гэсэн гавьяа хишгээ хүртэж яваа шүү гэж хэлмээр байна л да. За тэгээд UBM радио 89.3 Монгол бахархал нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар за ингээд дэлхийд одоо данстай тийм ээ хамтлаг болох одоо монголчууд бидний одоо нэгэн одоо сайхан бахархал болсон одоо Хүү хамтлагийнхаа талаар багхан ч гэсэн мэдээллүүдийг сонсогчтойгоо хуваалцлаа. За тэгээд одоо дэлхийд данстай энэ Хүү сайхан том одоо хамтлагийн уран бүтээлийг эх орондоо одоо бодитоор одоо биеэр мэдэрч одоо шар усээ босгож тийм ээ нэгэн оройг одоо хамтдаа өнгөрөх юм боломж бол гарч ирсэн байгаа. Тэгэхээр 7 дугаар сарын 10 буюу ердөө 2 хоногийн дараагаар бол за тэг хит парк гэж хаана тийм ээ. Хит парк гэдэг. Одоо паркийн шин одоо тогтчулсан талбайд бол задгай талбайд бол Хүү хамтлаг маань бол одоо тоглолтоо хийх байгаа. Тэгэхээр хэрхэн мөн сонсогч та бүхнийг бол одоо өргөнөөр одоо надаар хилүүлдэхөө оролцож байхаа гэж бодож байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За тийм. Тэгээ Хүү хамтлагийнхаа энэ 4 залуудаа Даштандаггүйдээ бол үнэхээр одоо ажлын өндөр амжилтыг хүсье. Тоглолтоо сайхан хийгээрээ бүх монголчуудаараа ер нь бүх дэлхийгээрээ та бүдийг сонсон шүү гэж хэлмээр байна да. За баярлалаа их хүндэт сонсогчдоо нэвтрүүлгийнхаа төгсгөл та бүхэндээ Хүү хамтлагийнхаа сайхан уран бүтээлийг сонирдуулж байна. Тэнгэрийн гатс Defenders past the famed Alex Hunt. This I pledge you on my honor as a Roman.
Dit hier gaan te mokkelen, amma de wordt uit in je way.